Rocket Band болсон хоосон зай дууны таталт цохилтыг үзүүлээ. За интро хэсэг нь бол зөвхөн доош нь 3 татаад явчих болно. За гэсэн юм таталт байгаа. За тэгээд дахил тэхүү одоо яг энэ эхэлж байгаа хэсэг маань бол за дээдл хэсэгтээ 2 зохиод доотлын утаснуудаа доош нэг зохиод дээш нэг зохино. За эднийг давтаж тоглохдоо нэгэн дээр нь дээшээ зохидог хийгээд дараагийнх дээр нь хийхгүйгээр тоглол арай зөвхөн сонсогдно. За тэгээд яг үгэлдэг хэсэг маань эхлэхээр энийг арай өөр цогцолтоор зохино. За тэрнээс өмнө энэ маань бол яг нэг дана бүтэн марилтаар явж байгаа. Ингэхгүйгээр капого ашиглаад бүтэн марилт барихгүйгээр тэгвэл бүтэн марилтыг яг удаан хугацаанд барихаар энэ гарын хэсэг аяг хөвддөг. Дээрээс нь үгэлж дуулах тохиолдолд жоохон анхаарал хоёр тишээс харнах алдах ийм магадлалаараа их болчдөг. За тэгэхээр ингээд капого нэгдүгээр лад нэр хий тоглох юм бол ля минор бас их тоглоно гэсэн үг. За одоо өвөлдөг хэсэгтээ яаж тоглох вэ гэхээр улам жоохон хүчтэй болгоё гэвэл эхнийх дээр энэ одоо гарынхаа энэ хэсгээр банзаа зогсож байгаа. Зохихдоо цааханд за хэмжээ нь бол нэг цохлоо доош зогсож байгаа. Тэгээд доошоо 2, дээшээ 2 зохиод тэгээд тэр дундаа дахиад энийг дангаар нь зогсож байгаа. За 1 доошоо 2, дээшээ 2 эндээ цохлоо дахиад доошоо дээшээ. G 2 E 3 E 4 E 1 за 1 2 E 3 E 4 E 1 2 E 3 E E гэдэг дээр эндээ зохион тэгээд 4 E 1 2 E 3 E 4 E 1 2 E 3 E 4 E за маягаар тоглоно. Тэгээд хэрэг гитар маань банзан гой мочтой гитар бол бүр тийм сайхан дуурайд
тоглоход оромтой авах гэж бодож байна. Амжилт хүсье.